За Францын Каллодод хаалт хамгаалтыг даван гарч Ла-Маншийн холоогоор Британи руу нэвтрэхийг хүсэгчид майханд хотхон барьцгаагаад байгаа юм. За цагаачид машин гал тэргэнд суухыг чармаахаас гадна тус хоолоогоор алхаад жолов Британд хүрэхийг чармааж байна. За тэднийг зогсоох гэсэн цагдаа нар болоод цагаачдын хооронд мөргөлдөөн гарах нь илбэг болоод байна. За сүүлийн хэд хоног цагдаа нар 700 гаруй цагаачийг баривчилж саадуулж байна. Каллодод 120 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн 2 ангийг нэмэлтээр илгээгээд байгаа ч хүч нь дутмаг хэвээр байгаа юм байна. Өмнөд Хятадын тэнгисдэх газар нутгийн маргаантай асуудлыг зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо буюу ASEAN-ы гишүүн орны гадаад хэргийн сайд нар Малайзийн нийслэл хотноо хэлэлцэж байна. Өчигдрийн уулзалтаар Spratly бүлэг арлын орчимд Хятад улс хиймэл арал байгуулах ажлаа идэвхжүүлсэнтэй холбоотой асуудлыг 10 орны сайд нар хэлэлцжээ. Харин өнөөдөр Америкийн нэгдсэн улс Хятадын албан ёсны төлөөлөгчид тэдэнтэй нэгдэж харилцан байр суурь солилцсон. За хамтарсан мэдээлэл гаргахаар төлөвлөж байгаа юм байна. За Хятад, Филиппин, Малайз, Тайвань, Бруней улсуудын хооронд өмнөд Хятадын тэнгисдэх Spratly бүлэг арлуудын эзэмшлийн төлөө маргаан үүснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа. За гэвч Хятад улс энэ арлуудын орчимд хиймэл арлууд байгуулж ихэснээр маргаан улам дэврэх болсон. За тиймээс ч Малайз дахь уулзалтын үеэр Филиппин улс Хятадын энэ үйл ажиллагааг буруушааж байгаагаа хамтарсан мэдээлэлтэд оруулж өгөх санааж гаргасан байна. За гэхдээ Хятадтай илүү нэгт холбоо харилцаатай байдаг бусад орнууд энэ маргааныг хурцдахгүй байхыг чармааж байна. За Хятадын гадаад хэргийн сайд Ван Ич өмнөд Хятадын тэнгистэй холбоотой асуудал хоёр талын хамтын ажиллагаанд сэв суулгах ёсгүй гэдэгт анхаарах шаардлагатайг мэдгдсэн юм а. Le gouvernement malaisien Маврикийн улс өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш өнөө хүртэл сургаггүй болсон тооцогдож байгаа Малайзийн агаарын тээврийн Boeing 777 онгоцыг 90 хаах ажилд нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. За тус бүгд найрамдах улсын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Люк Дювал энэ тухай мэдгдсэний зэрэгцээ эрлийн ажилд бүх хүлэг онгоцууд болоод нисэх онгоцуудыг нь дайжлахыг санал болгожээ. Үүний зэрэгцээ эргийн дагах бүх хүлэг онгоцны багийнханд сургаггүй болсон онгоцны үлдэгдлийг хайхад туслахыг үүрэг болгосон байна. Маврикийн улс нь энэтхэгийн далайн баруун өмнөд хэсэгт Малайзийн MH370 нислэгийнх байжуулах онгоцны далавчны үлдэгдэл илэрсэн Францын Réunion арлаас 200 км-ийн зайд оршдог юм. За Малайзийн эрх баригчид Réunion арлын иргэн тойронд эрлийн бүсийг өргөжүүлэх уриалгыг өмнө нь гаргасны дагуу ийхүү тус улсын эрх баригчид туслахаа амлаад байна. Өмнөд Солонгост ойрох дорндын амьсгалын замын хам шинж буюу MERS вирусын халдвар тархсан нь аялал жуулчлалын салбарынханд хүндхэн цохилт болоод байна. Албаныхын мэдээлж байгаагаар MERS-ийн халдвараас олж өнгөрсөн 7 дугаар сард өмнөд Солонгост дах гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 520 мянгаар, орлого нь харин 630 сая доллараар буурсан байна. Тиймээс одоо вирусын халдварыг дарж чадсан учраас тус улс гадаадын жуулчдыг татах өргөн хүрээтэй кампанид ажил эхлүүлж байна. За аялал жуулчлалын салбарыг сэргээхийн ажил засгийн газраас анхаарч олон аж ахуй нэгж компаниуд нэгдээд байна. За эхний ээлжинд хурш Японы аялал жуулчлалын компаниудын 130 гаруй төлөөллийг урьж авчран өмнөд Солонгос аялж жуулчлахад аюулгүй улс болсныг баталж байна. За мөн гадаадын жуулчдад зориулж нийслэл хотын төвд зуны их наадам зохион байгуулж байна. Өмнөд Солонгосын аялал жуулчлалын яамныхан жуулчдыг татах энэ ажилд нийтдээ 80 гаруй сая Америк доллар зарцуулахаар төлөвлөснөө зарлаад байна. Одоо ус цугур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн цагаагаар мэдээг хүлээн авна уу. Төлбөрийн лавгаргийн дугаарыг нэвтрүүлэгч одсоо хөтлөн хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажилд амжилт хүсье. Баяр та үзэгчтэй.